Сайн байцгаана үзэгчдээ хааз авт нэвтрүүлгийг хэлж байна. Тэгэд энэ удаагийн дугаартаа Монголын Бартаа цамын автоспортын холбооноос зохион байгуулж байгаа цамын анхдугаар тэмцээнээс нэвтрүүлгээ бэлтгэн өргөж байна. Тэгээд та бүхэн хүлээн авч үзнэ үү? Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Deluxe Автоцентр. Дэлхийн технологиг Монголд.
Deluxe авто засвар оншилгооны төв. Дэлхийн технологиг Монголд 3D тэнцвэр тохиргоо, агрегат засвар, авто цахилгаан, тос тосолгоо, гэр бүл тохиргоо, авто цахилгаан тоноглол, электрон удирдлагын оншилгоо, засвар үйлчилгээ, мэргэжлийн авто төлхөөрийн үйлчилгээ. Манайхаар үйлчлүүлсэн танд баярлалаа. Баярлалаа. Энэ Deluxe автоцентр бол машин явгаар амар засдаг юм байна. Бүгдээр хүрээд ирнэ. Deluxe авто засвар оншилгооны төв. Дэлхийн технологиг Монголд. За үзэгчдээ бид бүхэн Монголын Бартаа цамын холбооны тэргүүн Гамбал дахтайгаа уулзаад байна. Тэгээд өнөөдрийн тэмцээний ерөн зохион байгуулалтын талаар та бас манай үзэгчдэд танилцуулаач. За өнөөдөр Монголын Бартаа цамын автоспортын холбоо үүсгэн байгуулагдаад анхныхаа цомын аврагын шалгаруулалт тэмцээн зохион байгуулж байна. Тэгээ манай холбоо нь болохоор бүх одоо энэ автомашин жип болон автомашин эзэмшигчид клубүүд хоорондоо нэгдээд тэгээ нэг холбоо байгуулсан байгаа 15 онд. За тэгээ бид нэгдээд одоо өдөр нэг анхны цомын тэмцээн зохион байгуулъя гэдэг таар нэг цомын тэмцээн зохион байгуулсан байна. Тэгээ энэ тэмцээн нь бол яг бид нар бас анхны гэдэг утгаараа нэгдүгээр, хоёрдугаар бас энэ Мазала гэдэг баавгайг Монгол одоо нэг хаврдаа 20 идэх хөлтсөн 26 хөлтсөн байгаа гэдэг. Энэ Мазала баавгаад бас сурчлаа гэх хүмүүст ойлгуулъя. За мөн энэ тусал дэмжиж энийг одоо хамгаалж үлдэхийн тулд хөв нэмрээ багч гэсэн оруулах гэсэн зорилготойгоор бас энэ Мазала баавгаа дүрсгүй цом медаль тийм ээ гаргасан байгаа. Өнөөдрийн тэмцээний ер нь яг шүүлтийн стандарт нь ер нь яаж явагдаж байгаа? Энэ талаар бас та танилцуулбал. За энэ шүүлтээ бид нар бол одоо Оросын энэ ижил төрлийн тэмцээнүүдийн дүрм журмыг бас бид нар орчуулж аваад тэгэл Монголынхаа энэ нөхцөл байдалтай тохируулаад тэгээд одоо зохион байгуулалтаа хийж байгаа. Тэгээд энэ маань одоо мэдээж гадны хөгжсөн технологиуд бид аавна дөрмүүдийг аавна мөн Монголдо энэ өөрсдийнхөө орчинд ингээд зохицуулаад бас монголчлаад гэдэг шүү дээ. Ингээд бид нар бас хууль дүрмээ зохиож байж байгаа. Анхны юм гэдэг бол анхны юм тийм ээ. Бүгдээрээ нэгдээд анхны юм зохион байгуулж байгаа учраас аль болох олон тамирчин оруулъя тийм ээ. Тэгээд одоо энэ тэмцээний дараачих мэдээж болсонгүй болоод шүүлтийн систем болон дүрм журмууд нь өөрчлөгдөж явах баг. Энэ жил ерөнхийдөө холбооноос бас танай холбооноос хичнээн тэмцээн орлоо ер нь зохион байгуулахад төлөвлөсөн байгаа юм. За манайхаас бол манай холбоо болохоор нэг жилийн 4 үйлрэлт ямарсан 4 үйлрэлт нэг гэдэг 4 тэмцээн зохион байгуулсан гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаа болохоор бид нар эх жилээс бол бид нар арай бас агсан төвшөнд хөрш ядаж Оросын холбооны бас хятад ард улс тийм ээ ихэмжлэнгээр тамирчидтай бас контакттайгаад уралдах хамтарсан тэмцээн уралдаан зохион байгуулалтын төлөвлөгөөтэй байна. За баярлалаа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэгээд танай холбоонд бас танай тамирчид амжилт хүсье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Shell хөдөлгүүрийн тос.
Патрон Лайжер Татах хүч Моторс компани тамирчин Ахтуу Усгүйл Марс Лагугат Саадын сафари хоолой моторс яндан юм. Агарын хоолой яндан хэрэгцсэн байна. Тамирчин Усгүй гараанаас гардууд билээр харагдсан юм. Сафатай сафатай сандуугаар хэрэгцсэн. Тамбар сафатай сафатай Deluxe авто засвар оншилгооны төв эдхийн технологиг Монголд 3D тэнцэг тохиргоо агрегат засвар авто цахилгаан тос тосолгоо гэрлийн тохиргоо авто цахилгаан тоноглол электрон удирдлагын оншилгоо засвар үйлчилгээ мэргэжлийн авто түлхүүрийн үйлчилгээ Манайхаар үйлчлүүлсэн танд баярлалаа. Баярлалаа. Энэ Deluxe автоцентр бол машин явгаар амар засдаг юм байна. Бүгдээр хүрээд ирнэ. Deluxe авто засвар оншилгооны төв дэлхийн технологиг Монголд Өнөөдрийн зохион байгуулалтыг хийж байгаа Бацаа хахтаа уулзадана. Тэгээд бид сонирхчтой ч юм уу одоо энэ мэрэгжлийн гэж хуваагаад энэ яг иймэрхүү тэмцээнүүд өмнө хийгдэжсэн үү? Холбооноос өмнө. Энэ чиглийн жимдээ тэмцээнүүд ер нь бол нэг 2010 оноос манад эрчимтэй өгч ирсэн. Тий бид нар нийлээл одоо
Монгол тропи, тарантула, зэрлэг опера, дөрөв үрч дөрөв гэл олон төрлийн тэмцээн зохион байгуулсан л да. Өнөөдрийн тэмцээн дээр хичнээн тамирчин оролцож байна. Хичнээн машины төрөл оролцож байгаа. Энэ тэмцээн маань одоо 2 өдөр үргэлжилж байна. Өчигдөр бол одоо сонирхогч юм буюу одоо энгийн англи гэдэг чинь тийм ээ. Одоо сонирхох залуучууд маань ордог. Өнөөдрийнх бол одоо мэрэгжлийн буюу одоо бас нэг машинууд нь бэлтгэгдсэн тийм. Одоо жишээ нь ингээд нэмэлт каркаттай. Тэгээ винчтэй датлагтай одоо бас зориултын дугуйтай ер нь нэлээд бэлтгэгдсэн тэрэгнүүд маань өнөөдөр орж байгаа мэрэгжлийн англи буюу. Өнөөдрийн мэрэгжлийн ангилд бол нэг 18 тамирчин орж байна. Сонирхогчийн ангилд бол өчтөр 20 тамирчин орсон. Байрыг нэзлүүлсэн байгаа. Шагналын арга хэмжээ өнөөдөр болно тийм. Ер нь яг сонирхогч залуучууд ер нь хэр хэмжээнд байна. Ер нь яг энэ талаар бэлдэж байгаа зав ер нь тэмцээнд оролцдог залуучууд хэр олон байдаг вэ? За энэ спортын маань сонирхдаг залуучууд одоо маш их байдаг. Тэгээ одоо энэ үзэгчдийг харахад л одоо ойлгомжтой байгаа л да. Энэ цугларсан хүмүүс машин тэрэг одоо тий хичнээн маань залуучууд маш их сонирхдаг. Одоо энэ спортыг хөгжүүлэхийн энэ төлд одоо төлөө монголчууд маань одоо жишээ нь одоо энэ одоо клубүүд автобусны клубүүд одоо давтгал үйл ажиллагаадаг авцээрвсүүд одоо маш их дамжиж ажиллаж байгаа. Тэгээ манай татгууч моторс компани маань бас энэ тэмцээнийг одоо 10 анх Монголд үүссэн цагаас нь болоод одоо энэ тэмцээний оролцогч байлаа, ивент итгэгч байлаа, зохион байгуулагч байлаа. Тэгээ одоо тэгээ бас олон тэмцээнээс бас төрөө авж илаа, шагнал байрнууд орж илаа манай тамирчид маань. Тэгээ өнөөдрийн тэмцээнийг бол манай компани маань одоо Австралийн алдарт EFS брендийн одоо амортизатораараа ивент итгэж оролцож байна. Одоо энэ Бартаа замын тэмцээнд одоо зайлшгүй хамгийн нэгдүгээрт бол одоо хэрэгтэй мэдээж амортизатор Бартаанд туулаад машин маань доктортой байх хэрэгтэй тийм ээ. Бартааг туулаад одоо янз бүрийн дөргөлтийг одоо амарчин маань одоо өөдөөш ингээд зарцуулдаг байгаа шүү дээ. Хамгийн хэрэгтэй амортизатор байгаа. Тэгээ энүүгээр одоо манай компани үүдэж болж байна да. Ер нь яг амортизатор гэж та ярьдаа шүү дээ. Ер нь яг энэ зориултын мэрэгжлийн тамирчдын машин ер нь яг ямар тоногтой байх хэвээр энд оролцоход бол яг хүмүүс маань яаж машинаа бэлдсэн байх хэвээр юм бэ? За одоо ерөнхий мэрэгжлийн англи стандарт гэж байна. Тэ. Одоо дугууны арзмаар заасан байна. Каркад заасан байна. Каркадыг одоо хэдэн миллиметрийн одоо тэ турбаагаар хийх үг тэ. Тэгээд одоо нэг винчнүүд байх хэвээр, олс татлагууд байх хэвээр. Тэгээд одоо татлагыг харавхаас хамгаалсан хөндрүүлэгч байх хэвээр. Тэгэл нэмэлт тоноглоо зөндөө байна л да. Одоо тэгээ чакл гэдэг одоо нэг яг стандартын дагуу юмуд хэрэглэх хэвээр. Стандартын дагуу хэрэглэхгүй бол одоо сөрөг үр дагавар гардаг. Хүчтэй татгаад нэг олз дорослооч нь энийг хэрчиг таслахаас хуудаад тиймэрхүү асуудал их гардаг. Тийм учраас яг стандартад заасан дагуу бүх одоо хэрэглэх тоноглоод бүгд байх хэвээр. Одоо энэ сафари сноркел те. Одоо шавар усан болоод мэдээж чинь хамгийн чухал байгаа. Энэ мэтчтэй ингээл ер нь оролцож байгаа машинууд маань бол ер нь нэлээд олон төрлийн машинууд харагдаж байгаа шүү. Яг хичнээн загварын хэдэн төрлийн машин дээр яг оролцож байгаа вэ? За энд бол одоо Оросын алдарт УАЗ-аас хуулаад одоо Германы алдарт G-Benz байна. Одоо энэ Land Cruiser 80-ууд байна. Nissan Voyager Patrol-ууд байна. Одоо энэ жижигхэн Jimny-гүүд байна тий. Toyota-гийн Land Dabster-ууд байна. Өөр ч нь одоо юу байна. Бас манайхан Wagi гэж ярьдаг тий. Өөрсдийн гараад авчирсан тийм нэг машинаас орж байна. Өчигдөр бас онцлог машин гэвэл нөгөө дээр үеийн 67 орж иж байгаа жишээ нь бас их тажиг сайхан амьд үзүүлж байлаа. Pajero-гууд байна. Wrangler-ууд байна. Тэгэл ер нь одоо Монгол оффроуд хийхэд боломжтой бүгд машинууд ер нь энд орж байна да. За баярлалаа үзэгчдээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Deluxe Автоцентр дэлхийн технологиг Монголд. Гарсан! Маш хүчтэй гарлаа. Уус дүүн ярих шүтээ. Сайгэр вартасаад байна доо. Муу шүү. Одоо нэг процесс хийх маш хүчтэй юм.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Shell хөтөлбөрийн тос. За үзэгчлээ бид бүхэн Монголын Бартаа замын холбооноос зохион байгуулж байгаа мэргэжлийн нэмэрчдийн Бартаа замын тэмцээнд амжилттай оролцсон Сод Эрдэнэ ахтайгаа уулзаад байна. Тэгээд тамирч сэтгэл ямар байна? Тэтгэлт маш өндөр байна. Тий. Өмнө иргэд яг иймэрхүү тэмцээн оролдоод амжилт гаргаж ирсэн түүх байна. Гаргаж ирсэн. Нэгдүгээр байр, хоёрдугаар байр ер нь шагналт байранд орж ирсэн. Өнөөдрийн тэмцээний зохион байгуулалт хэрэг. Энэ тэмцээний зохион байгуулалт сайхан байна. Ер нь бол гоё хөгжиж байгаа энэ тэмцээн. Энэ том ап клубүүд, энэ тентгийн авсарын газрууд ивент итгээд гоё хөгжиж байгаа. Өөрөө яг аль компани дээрээс оролддог вэ? Би одоо Татгүч Моторс компани тамирчин байна. Ивент итгэдэг компанийнхаа захирал Батсайханда баярлалдаг шүү гэж хэлмээр байна ахтаа. За тийм ээ үзэгчтэй бас бид бүхэн үнэхээр өнөөдрийн тэмцээн гайхалтай болсон гэдэгт үнэхээр итгэж байна. Тэгээд тэргүүн байранд орсон Сод Эрдэнэ ахтаа дараагийнх нь тэмцээнд амжилт. За Фотон үйлдвэрийн Фотон Savana Jeep автомашин, Фотон Toonland Achata Jeep автомашиныг танилцуулж байна. Фотон Групп нь өөр бол Хятадын компани. Гэхдээ Фотон Группийн нийт хувьцааны 12%-ийг Германы Mercedes-Benz эзэмшдэг. Эргээд Хятадд байгаа Mercedes-Benz-ийн суудлын машины, ачааны машины хоёр үйлдвэрийнх нь 50-50%-ийг Фотон Групп эзэмшдэг. Хятад улс нь өөрөө 30 жилийн өмнөөс ингээд автомашин хөгжүүлэх бодлого гаргаад барууны одоо үйлдвэрүүдийг урьж загсаалд оруулсан байдаг. Тэр Хятад машин өөр маш тааруу байсан. Өнөөдрийн байдлаар бол Хятадд барууны бүх үйлдвэр салбараа нийцсэн. Гэхдээ аль нь ч өөрөх үйлдвэрийг 100% эзэмшдэг. Хятад машин Kern 20 жилийн өмнөх дөрвөлжин Volkswagen-аараа боддог. Гэтэл одоо энэ 20 жилд асар их дэвшил гарсан байдаг. Дизайн дутгаа байсан одоо барууны бүх машин үйлдвэрлэгч болгон тэр үйлдвэрийн ард үед ханган нийлүүлэгч хэдэн мянган үйлдвэр нь ороод ирсэн. Бүтээгдэхүүн санал болгоо шугамд эд ангаа нийлүүлэхэд өрсөлдөж идэг. Одоо энэ бол тэр л өрсөлдөөний үндсэн дээр сайн эд ангуудыг боломжийн үнээр авцалдуулаад сайн машин гаргасан нэг жишээ байна. За энэ машинд суулгаж өгсөн агрегатууд нь дандаа барууны нэр хүнтэй үйлдвэрийнх. Хөдөлгүүр нь Америкийн одоо Cummins гэдэг дизель мотороор дагнасан нэр хүнтэй үйлдвэрийнх байгаа. Cummins нь 1919 онд Америкийн нэгдсэн улсад анх үүсгэн байгуулагдаад одоогоор 97 жилийн түүхтэй
дэлхийн 6 твд үйлдвэрлэлээ явуулж 190 гаруй орнд салбартай. Хүнд даацсан одоо том трак Америк ачааны машины, том галт тэрэгний зүтгүүрийн, усан онгоцны гэх мэт дизель генераторын, одоо Монголд төрж байгаа уул уурхай том самосвал экскаваторын одоо дизель моторыг хангадаг Камс гэж үйлдвэрийн 2.8 турбо дизель хөдөлгөөн тавьсан байгаа. Крок буюу хурдны хайрцаг нь Германы Getrag фирмийн хурдны хайрцаг байгаа. Урд хойд тэнглэх нь Америкийн Dana фирмийн. Dana фирм нь том хүнд техник захиулаад ачааны машин, тэгээд Jeep, одоо бидний сайн мэдэх Wrangler, Cherokee, Ford 150, Toyota Tundra зэрэг Jeep-нүүд бас Dana тэнглэх тавьсан байдаг. Энэ Foton Savana Jeep нь бас кабинда дуучин ордгоо. Доотлын одоо амарчин бүрш тэнглэхүүд бүгдийг арамаас бэхлэхэд арам дээр кузов тавьсан учраас одоо бартаас амт гэсэн. Кузов мөшгөрөхгүй, кузов дуучин орохгүй, яаж донсолсон арамд бүх ачаалаг авдаг. За кузовыг хийсэн, кабиныг хийсэн төмөр нь өөрөө сайн чанарын ган төмөр байгаа. Одоо Mercedes-ийн стандарт шаардлаганд тэнцэж байгаа Евро стандартын ган төмөр. Хятадын ган төмөрийн үйлдвэр сүүлийн жилүүдэд эрс сайжирч байгаа. Үүний нэг жишээ нь одоо Евро стандартын дагуу Европ руу экспортлж байгаа ган төмөр нь хямд үнээр нийлүүлэгдээд Английн ган төмөр үйлдвэрлэгч нар өрсөлдөөнийг даахгүй сандарч байх жишээтэй. Foton Savana Jeep нь Cummins-ийн 2.8-т дизель хөдөлгүүрийг Германы Getrag-ийн механик коробтой хослуулсан түлш маш бага иддэг. 7.5-аас дээдлэн 8.5-ын хооронд төвс зарцуулдаг байгаа. Энэ машиныг оруулж ирэх бас нэг шалтгаан энэ олон жилийн өмнө Хятадын том ачааны машин, хүнд техник, коопшидрийн чанар их сайжирсан. Гэвч эргээд харж байхад тэднийг оруулж ирж байгаа, зарж байгаа одоо компаниуд нь хятад эзэнтэй ч юм уу гадаад эзэнтэй компаниуд одоо зах зээл нөлж байдаг. Хятадын суудлын машины чанар нь тасралтгүй сайжирч байгаа бол Монголд орж ирэх нь гарцаагүй. Монгол компаниуд Монгол залуучууд төрүүлж оруулж ирэхгүй бол хэдэн жилийн дараа бас эзэнтэй хятад компани оруулж ирэх учраас энэ тал дээр одоо монголчууд төрүүлж оруулж ирсэн дээр болов Монгол борлогдсон ашиг нь засвар үйлчлэгээний ашиг нь Монголдо үлдсэн дээр болов гэсэн бодлоос бас төрүүлж оруулж ирсэн байгаа. Foton Savana Jeep загварыг 2016 оны эхнээс хийж эхэлж байгаа цоошин загвар. Foton Tundra Dacia Jeep-ийг бол 2013 оноос үйлдвэр нь хийж эхэлсэн. Och Motors компани 2014 оноос импортлж оруулж зарж эхэлсэн. Tundra Dacia Jeep-ийг худалдаж авсан хүмүүсийн саналыг сонсоход ам сайтай байдаг. Би одоо энэ машиныг аваад бол нэг жил гарan болж сэлэнгэд явж байхдаа ерөнхийдөө тест маяг өгсүр даваатай тийм газраа бол дөрөв дугаараа мааждаг. Тэгэхэд бол ямар ч өндөр даваа уул хад руу бол асуудалгүй гараад явчихаар юм байлаа. Монголд ч 100 аялаар явход бол хамгийн хэцүү чинь гол ус шавар шахав байдаг. Энэ миний машины гол даваа тал нь бол дөрөв дугаараа зэрэг мост хүндрүүлэгчтэй. Тэгэхээр бол за хамар тавсан биш юм ахэд бол нэлээд үнзий усанд бол зүгээр л трактор шиг гараад ирэх юм байлээ. Тэгээ салдааны бас өнгө аюу гой цайвар өнгөтэй гэдэг гэгээлэг салдааны маш том харагдвал тийм байна. Чалуудад явхад хэрэгтэй суудлал аюу эвтэйхэн спорт санд шиг хоёр талаасаа тэрдэг. За тэгээд харагдах орчны хувьд зэрэгдээ нэлээд сайтай. Явдлал аюу гой зөөлхөн хатуу бол юм биш юм байна. Донслогоог бол бараг л салон дээр ямар ч дуу байхгүй доогоор ирээд мэдрэгдэх юм байхгүй юм байна. Авахаас өмнөх болгоомжилдаг энэ баруун агрегат нь сайн нүү хэрүү гэдэг. Авсны дараа бол үнэхээр чи эвдэрдгүй юм байна, кузов дуу ордгүй юм байна, бага иддэг юм байна гэдэг. Зөвхөн 10,000 тутамд тос солиулахтаа л орж ирдэг. 3 жилийн үйлдвэрийн чанарын баталгааг нь шууд амжуулж өгж байгаа. Мөн энэ хоёр автомашиныг банкны 3 жилийн лизингээр авч болно. Och Motors компани автосалон нь эхнэлгсэн эмнэлгийн арын зам дагуу байрлаж байна. Deluxe авто засвар оншилгооны төв эдхийн технологиг Монголдо 3D тэнглэг тохиргоо агрегат засвар авто цахилгаан тос тосолгоо гэрлийн тохиргоо авто цахилгаан тоноглол электрон удирдлагын оншилгоо засвар үйлчилгээ мэргэжлийн авто төлхөөрийн үйлчилгээ Манайхаар үйлчлүүлсэн танд баярлалаа. Баярлалаа. Энэ Deluxe автоцентр бол машин явгаар амар засдаг юм байна. Бүгдээр хүрээд ирнэ. Deluxe авто засвар оншилгооны төв дэлхийн технологиг Монголдо. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийнхөө дугаараар Toyota Prius 20 маркийн машины батарейг нь тестрлж хэрхэн солих талаар бахан зөвлөгөө өргөе.
машины маань батарей ерөнхийдөө иймэрхүү хэлбэр хэмжээтэй машиныхаа багажинд байрлаж яадаг. 14 блок батарей гэж үзэж байгаа. Тэгээд 14 блок гэдэг маань нэг блоктоо 2 ширхэг батарей байрлана. Энэ батарейнуудынхаа бүх хүчин чадлыг үзүүлэлтийг батарейны компьютер маань хүлээж авч урагшаага цахилгаан моторлогоо одоо инвертер гэж нэрлэдэг байгаа зүйл рүүгээ дамжуулж байгаа. Одоо нэг ширхэг батарей маань 8-аас 825 вольт гаргадаг тийм хүчин чадалтай байгаа. Нийлээд ойролцоогоор 460 гаруй орчим вольтыг нийтдээ гаргана гэсэн үг. За та бүхэндээ одоо энэ батарейгаа нэг бүрчлэн тестерлж хэмжиж үзүүлье. За нэг батарей маань ойролцоогоор 807 гэсэн зүйлттэй явж байна. Зарим нэг тохиолдолд батарей маань шатсан, нурсан гэхээс илүү суулт өгсөн тохиолдол бас байгаад идэг. Тэр тохиолдлын тестээр хэвэн заагаад байгаа мөртлөө машины компьютер дээр болохоор нурсан байна гэж үзүүлэлт идэг. Тэрийг болохоор арай ондоо тестээр одоо аккумулятор тестээр гэж ярьдаг та. Манайхан тэрүүгээр их үзэж байгаа. За энэ батарейнаас маань ерөнхийдөө нэг ширхэг батарей буюу 12 дугаар блокны нэг батарей шатсан байна. Нэг тэмдэглэжээ. За ерөнхийдөө нэг батарей шатлаа гэж солихгүй яваад байж болохгүй. Нэг батарей шатсан ч гэсэн ерөнхийдөө машинд маань маш муугар нөлөөлнө. Явуултанд ч гэсэн мензэлтэнд ч гэсэн хянах самбар дээр анхаарал техникээр л маш шууд асаад дахаас мэдээллийг маш шууд дамжуулдаг байгаа. Нэг батарей шатсан байна. Одоо ингээд бусдаа нөлөөлж өгөө юу гэдгийг нэгсэн тестлээ дуусгачих. Ганцхан батарейнаас бусд нь бол ерөнхийдөө үзүүлэлтийн хувьд бол дэжгүй сайн байна. Батарей нурснаас гадна бас нэг одоо явдал донд асуудал гараад байдаг батарейн дээр маань одоо энэ батарейны энийг болохоор батарейны цээж утас гэж нэрлэдэг байгаа. Батарейны цээж утас маань яадаг вэ гэхээр хоёр батарейг хооронд нь холбож идэг. Одоо бүх нэг бүрчлэн мэдээллийг нь багшаа инвертер руугаа дамжуулж идэг. Нэг басны ялцсан утас нуттай байгаа. Одоо хоёр батарейг нэг холбохын тулд голдоо зэсээр холбож даруулсан байдаг. Одоо Монголын нөхцөл байдал тэрхүү зэс маань ерөнхийдөө нагаартаад сав суугаад одоо зэвэрлэлт нь үүссэн. Тиймэрхүү тохиолдолд одоо хоорондын батарейных нь үзүүлэлтийг нийлүүлж чадахгүй бас алдаа заагаад байгаа тохиолдол бас гараад идэг. Тэрийг бол задлж үзэж тестээр шалгаж хийж бас илрүүлдэг байгаа. Монголчуудын төлхөө асуугаад байдаг зүйл маань гэхээр одоо өвлийн цагт юм уу, зуны цагт одоо машина асаагаа шууд хөдлөх ёстой юу, үгүй юу? Одоо нормалд чийж гарах уу гэж тэр талаар их асуудаг л да. Ерөнхийдөө бол ямар ч машиныг одоо хүүдэнч бай, дулаанч бай, зунч бай, өвөлч бай асаасны дараа нэг 5-аас 10 минутаас авал нормалдаж тосыг гүйлгэж ивэл моторны энэ үйл ажиллагаа бол энэ батарейны маань үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлнө. Байнгын одоо зэнэгтэй байлгана гэсэн үг. Асаагаад нэг 5-аас 10 минут нормалдж байгаа хөдөлгөөийг зөвлөж байна. Плюс машины маань одоо батарейг үйлдвэрээс гарахдаа 10 жилийн хугацаатаагаар үйлдвэрлэдэг байгаа. Одоо анх үйлдвэрлсэн хугацаанаас хойш 10 жил гэж тооцож болно. Өнөөдрийнхаа одоо зөвлөгөөгүйгээр өндөрлөе. Дараагийн удаа та бүхэндээ помп болон артатер хөргөлтийн системийн талаар зөвлөгөө өгөх болно. Deluxe автосасур оншилгооны төв эдхийн технологиг Монголд 3D тэнцвэр тохиргоо агрегат засвар автоцахилгаан тос тосолгоо гэрлийн тохиргоо автоцахилгаан тоноглол электрон удирдлагын оншилгоо засвар үйлчилгээ мэргэжлийн автотөлхүүрийн үйлчилгээ. Манайхаар үйлчлүүлсэн танд баярлалаа. Баярлалаа. Энэ Deluxe автоцентр бол машин явгаар амар засдаг юм байна. Бүгдээр хүрээд ирнэ. Deluxe автосасвар оншилгооны төв дэлхийн технологиг Монголд
Shell үзүүлж байна. Таны машин өвлийн хүйтэнд бээрч дүлгэнэ дасахтаа тааруухан ассан чиг хөдөлж явахтаа удаашралтай байна уу? Тэгвэл автомашины амин зүрх болох моторыг хэрхэн цоо шин мэт хүчтэй хэвээр нь байлгах вэ? Манай орны эрсдэс өвлийн улиралд хамгийн төгс зохицох моторын эргэлтийг жигдэргүүлэх хөл дэх эрсдлээс сэргийлэх хамгийн зөв сонголтыг санал болгож байна. Энэ бол Shell. Shell үзүүлж байна. Дэлхийн топ брэнд болох Shell нь одоогоос 100 гаруй жилийн түүхтэй. Нефт байгалийн хэм бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Royal Dutch Shell Group-ийг анх 1907 онд газрын тосны Royal Dutch болон тээврийн Shell гэсэн хоёр компани нэгдэн байгуулсан. Нидерланд улсаас гаралтай уг үндэстэн дамнасан групп нь өнөөдрийн байдлаар Английн Лондон хотоос дэлхийн 70 гаруй улсад нийтдээ 92 мянган ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Shell брэнд нь бусад брэндээс ялгдах онцлогийг чанар, стандарт, анхдагч гэсэн 3 үгээр тодорхойлж болно. Тухайлбал хөдөлгүүрийн тосны хувьд тосны үндсэн үүргүүд болох хөдөлгүүрийг тоослох, хөргөх, элэгдэл цэвэрлэлтээс хамгаалах, цэвэрлэх, битүүмжлэх зэрэг гүйцэтгэлүүдийг Shell брэндийн тос нь хамгийн өндөр түвшинд үзүүлдэг учраас чанартай, нэр хүндтэй байдаг. Shell гэдэг нь хясаа, бүрхүүл, хамгаалт гэсэн утгатай бөгөөд энэ ч утгаараа хамгаалт гэдэг бол Shell брэндийн нэрийн тэмдэг болдог. Shell Helix танд дэлхийн хамгийн шилдэг машиныг жолоодож буй мэдсдгийг төрүүлэх болно. Shell өөрийгөө хөндлөдөг жолооч бүрийн сонголт. Стандартын тухайд гэвэл дэлхийд дээр өнөөдрийн байдлаар тос тослого материалын нийт 3000 гаруй стандарт байдаг. Техник технологийн хөгжлийн шаардлагаар өдөр бүр шинэ стандартууд нэмэгдэж байдаг. Энэ бүх стандартыг 100% хангадаг гарын 5 оронд багтах брендийн нэг нь Shell юм аа. Бодит чанар. Төгс гүйцэтгэл. Shell Helix. Албан ёсны борлуулагч Anax. Автоспортын хамгийн дээд зэрэглэлийн тэмцээн бол Формула 1 уралдаан. Энэ уралдаанаар автомашины хөгжилд гарсан шин технологиудыг байжуулах хамгийн дээд зэрэгээр нь сорж байдаг. Формула 1 уралдааны хамгийн олон түрүүг авсан Ferrari багийн албан ёсны техникийн түншээр Shell нь сүүлийн 70 гаруй жилийн туршид тасралтгүй хамтран ажилласаар ирсэн Shell брэнд чансаагаар дэлхий тэргүүлдгийг гэрчилж байдаг юм. Shell тос өөрийн хөндлөдөг жолооч бүрийн сонголт. Яагаад анхдагч гэж тодорхойлж байна гэвэл Shell нь нефт болон эрчим хүчний салбартаа шин санаа, шилдэг шийдлүүдийг байнга нээж нэвтрүүлдэг. Анхдагч байж чаддаг учраас технологийн пионер гэж нэрлэгддэг. Иймдээч Shell нь хамгийн олон патентыг эзэмшиж байдаг. Shell брэндийн хөдөлгөөр болон хурдны хайрцаг, явахын данг, гидрийн механизм зэргийг тослож байдаг бүхий л төрлийн техникийн тос тослох материалууд нь хэд өндөр ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллах чадвараараа гойд сайн байж чаддаг. Үүнийг хамгийн ойрын жишээгээр хэлбэл хөдөлгүүрийн тосонд анх удаа цэвэрлэгч технологи хийж өгснөөр хэрэглэгчид тосоо солиулахдаа угаах шаардлагагүй болсон байгаа. Мөн 2014 онд шинээр Pure Plus гэдэг технологи боловсруулсан. Энэ нь өндөр үзүүлэлт бүхий хөдөлгүүрийн тосыг анх удаа байгалийн хийнээс боловсруулан гаргаж авч нэвтрүүлж байгаа нь тос тослох технологийн салбартаа хувьсгал хийсэн явдал болсон байгаа. Shell үзүүлж байна. Тос тослох материалыг боловсруулахдаа хамгийн сайн чанарын түүхий газрын тосыг сонгон авч үйлдвэрлэл, тээвэрлэлт, үйл ажиллагааны бүхий л төвшөнд бүрэн хяналт тавин ажилладаг. Shell тос өөрийн хөндлөдөг жолооч бүрийн сонголт. Энэ тос нь суудлын тэрэгний хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй хөдөлгүүр зориулсан Shell-ийн хамгийн дэвшилт технологи экстра английн бүрэн синтетик тос юм. Уг тосноос өөр ямар ч төрлийн тос хөдөлгүүрийг анх үйлдвэрээс нь гарсан шиг цоош нэр нь хадгалж чаддаггүй. Манай Anax Access компани 2012 онд Shell брэндийн Монголд галбын ясны дилер эрхийг авч үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
If you could see the inside of your engine running on Shell Helix Ultra, you'd see how active cleansing technology really works. Continuously cleaning and protecting your engine. Shell Helix Ultra with active cleansing technology. Performance you can see. Бүх төрлийн автомашины хөдөлгүүрийн болон хурдны харьцагны тосыг Герман устдах үйлдвэрээс шууд оруулан ирж худалдаалж байна. Shell тоснуудоор Doctor Auto Service, UB Auto Service, Yuxoil, AutoK, Esso, Delta, AutoFix, Sky Auto Service зэрэг бүх авто сүлжээ сервисүүд мөн Наран Моторс, Body Automotive, Монгол Hyundai зэрэг авто дилер компаниудаар борлуулагдж байна. Shell тос өөрийн хүндэлдэг жолооч бүрийн сонголт. Бодит чанар. Төгс гүйцэтгэл. Shell Helix. Албан ёсны борлуулагч Anax.